Hi. Манай болохоор зэрэг бид нэр манай багийн нэр айдас үзсэн. Бид нэр Game of Thrones дуусгаж байгаа айдас үзтэй байгаа. Намагука гэдэг Готим баг 3 эмэгтэй. Мори. Цэги Готимтэй. Амра Vikings. Бома. Бана нөө. Ямар хангалаар явж байгаад үцгээр хэлж байгаа. Шудраг үсэн англиар явж байгаа. Хамгийн анх бараг 5 жил өмнө үзээ. Тэгээд тэр үед айгүй завтай байсан. Тэгэл 100-аас хариулсан байт юм. Ажлаасаа гэрээт болоод гэрээт болсон ч айгүй завтай болсон. Гэсэн чинь юу хийсэн бэ гэхээр дандаа гэртээ готиг үз дуусгасан байгаа. 3-4 хоногийн дотор. Тэгээ бүр Гүйлгсэн байна. Гүйлгсэн 1.8 эпизод гарсан ба. Зөвхөн тиймс юм л үзсэн. Тиймсгүүдийг гүйлгэхэд хангалттай хурдан дуусдаг. Миний хувьд бол 4 жилийн өмнө тэр шодрог үсгийн хангалаар чинь хэд эргэж буцны эцэс нэг тэр чигтээ орсон яагаад гэвэл эхний хэдэн ангиудыг үзэхэд иглээд аюул сонирхолтой санагдаагүй боловч 2 дахь удаа юм 3 дахь удаа үзэхэд маш их ойлгож эхлэнгүүтлээ тэр юунда кинонд маш их дурлж ихсэн л тээ. За би бол анх энэ бах утгагүй мэрэлсэн. Тэгэхээр нь юу ярьж байгааг нь асуугаал тэгэл Vikings гэрэндээ үзэж гисэн. Тэгээ эхний ангиас амар таалагдаад тэгэл үзсэн. Харж байгаа. Хараад шууд ихний анги үзсэн чинь. Амар манли кино гэсэн чинь. Шууд үзсэн. Оо. Шууд алцаар болж байгаа юм чи. Би болохоор өдөртөө манай өсдөг байсан. Тэгээд Vikings гэх хамгийн түрүү Asterix Obelix-ээр орчихсон болохоор өдөө хийчих төлөв хоёр бүлэг дуусгаад нэг авчихсан. Ашгүй илүү. Цэги. Үхэл. Бид нар Гот л илүү байх. Зүгээр яг шал рандом дөрүүд өгч байгааг бол Vikings дээр зөв хог нэрэг өгч шүү дээ. Манад бол бүр гол дөрүүдээ устгаад явж ш. Тэгэхээр манайх илүү байгаа. Гэхдээ яг бодох юм бол season 1 дээр байгаа яг байсан дөрүүдээс бол 5-ын сүүл гэхэд бол бүгд 2-3 байгаа. манай хайр Дандаа шин дөрүүд үлдэхгүй байх гэдэг ахаар амьдлуулсан байхгүй юу? Ингээд дуусаад байгаа цаад ихнээс нь амьдлуулж. Дөрөв хүрсэхгүй бодож явуулаад. Тий. Тэгвэл кинотой холбоотой хамгийн гоё сонирхолтой баримтууд. яг нөө Vikings-чууд чинь бас нэг талаараа монголчуудтай амар төстэй шүү дээ. Мангар зэрлэгдчихснэ яг дайн талаан дээр сонь тактик гიშэлдэг тий. Тэгэл тийм сонин тактикууд нь айгүй хойд англ дээр байсан юм хардаг. Тэр бол айгүй сонирхолтой шнэ. За хүчлээдээ гэж бол бусад бүх дөрүүд нэр сэтгэлийн үгөө хэлж билээл. Өөж юм байсан шүү гэдэг. Үйлээл. Жамд амьдсан. Vikings гэдэг чинь нэг үгээр нэг юм 3 үгээр хэлбэл. Өгөл тэр мэдрэмж таашаал энэ 3 үг хэлээ та. Тэмцэл, хайр, хайгар. Мартаг миний мартаг. Таамаглашгүй. Сэтгэл хөдлөм Харахалтай. дөрв тэгээд уучлаарай. За. Зэрлэг тэгэл болоо. Зэрлэг. Гурав гэж. Шашин, башхалаа, сүх. Миний болохоор Asterix Obelix бурхан. Миний хувьд болохоор би юусэн яг тэр нэг хүний зохиол шүү дээ тэр чинь. Нэг тийм supernatural ямар зүрийн юмнууд оруулсан. Тэгээд тийм зохиолууд багасаа угсаа зөндөө үзсэн болохоор надад дахиж үзэхэр санагддаг байхгүй. Гэтэ хүмүүсийн ярианаас сонсоход бол үз үзэл гэдэг л яг ижлэхээр амд нь халбахтаад бас ячаал уу гэж байгаа юм шиг. Тэгээд тэрнээс нь зугатаал байгаа. Мас үзээд байгаа юм чинь би үзээ яах вэ? Мас нь үзэж чөлөө. DC одоо. Харин нэг дис болоо. Би Vikings-ийг яг магтах гээд бодоо сууж байсан чинь бүр Game of Thrones бол яг фантастик кино учраас тийм нийтлэг байдаг юм шиг санагддаг. Харин Vikings болохоор яг түүхийг сурулжаас болж байгаа болохоор энэ ажид бол хамаагүй энэ бодиттой санагдаад л та. Гэтэ яг Game of Thrones 10-аас 7 бол Vikings бол 10-аас 9-5. Юу ихтэй. Огтоо гомдсон юм. Гурлал стресс бүр дийсэлж орж ирсэн надаас юм сэтгэл сонсож байна. Яг зөв би цааш кино үзсэн байгаа ч нөгөө хоёлаа нөгөө дайн тулаантай бас илүү нөгөө нэг одоо тэр дээр үе ингэс утгаар илүү сонирхол татсахгүй арай төстэй талууд ихтэй гэдэг утгаараа үзсэн. Гэхдээ
бас яг тэдний хэлний нөө сая дурж байгаагаар илүү шашинлаг, илүү түүхэн тулгуурсан кинон төртөө хүн байна те аль алин кинон илүү завтаа бол аль алин үзэл тэгээд хүн өөрийнхөө рол шиг. Game of Thrones-ийн нэг тэр хийсэн цаг үе нь болохоор бас яг нэг Vikings-ийнхтэй ойролцоо үе гэж ойлгох юм аа. Яагаад тэр чинь нэг Vikings болохоор Half Dark гэдэг нэг 7 эзэн туусан Англид байсан үеийнх. Тэнгүүд Game of Thrones дээр болонгод House of юу гэж баахан юунуудтай. Тэгээд тэдний хоорондоо тэгдэг ч юм уу. Яг тийм соёлын тийм гоё нийлэмжүүдийг энэ хоёр кино соёлоос нь харж болно. За нэг нь үзчихээ дараа нь үзэх юм бол аюу амттай л болох гэж. Vikings-ийг үзэж байгаа бэлтгэлтэй авах гэж хэлээ. Яян зэнцэн тийм юу фирс тийм хурц байдлууд их гардаг болохоор тийм хүзүүл дуртай хүмүүс үзэхэд илүү тохиромжтой. Тийм одоо яг ямар ч юм тийм сонирхолтой хүн болгон таалагдахаар цогцол байгаа. Хүн болгон гэхдээ өөр зүйлсийн таалагдчих болохоор яг тэгэхээр айгүй олон тал байгаа учраас тэгэхээр ер нь бол өөрийнхөө хамгийн нууц фантазиг мэдмээрээ л гот үзэх. Би ихтэй уугаг дандаа 1.18 хэсгийг үзсэн мэн гэж ойлгосон шүү. 1.18-ийг үзэхгүй ингээд дий. Тэгэхээр айгүй хурц кино хурд дуусах байгаа. Тэндээс Спартакийг бараг тэгж үзсэн. би хоёулангийн үзээс гэж бодож. Гэхдээ энэ нод энэ хвчлийг үзэж байгаа бол чи алийн төв гэж үзэх бол өөрөө сог хоёулаа баг хангалттай байх гэж юм. Таашаалаг бол бас амар гоё. Өөр ертөнцөд чамаагаа бичиж. Тэгээ Vikings-ийг үзэх юм 9 сар болох шүү. Хоёр хясан харамсалтай юм дээ. Нэг дуусч байгаа гэж ботхоор бүр амьдрал утгасаа нэг ингэ зүрх ингэ хүнтэй сайн догтлоо дөрөв. Спойлерсон бол уучлаарай. За бид бүхнийг спойлерсон бол уучлаарай. Sorry.